Кадр гэдэг нь одоо Инкватор гэдэг нэрний товчлоод Тэмээ тоно намайг батлсан Инкватор гэдэг. Тэгээд кадр гэдэг нэрээр дизайныхаа гараагаа эхэлсэн. Кадр брендийг үүсгэн байгуулагч Инкватор байна. Найзууд гэр бүл хамт олонны дунд нэрзэгдээд бүр сурцсан, дизайнссан өөрийнхөө нэрийн брэнд болно гэдэг бол маш гоё байдаг. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч HiPay төлбөрийн цогц шийдэл. Итгэлзэлгүйгээр гайхшралтайгаар за энэ юу болчих болдоо, энэ кадр одоо надад юу хийж өгөх болдоо гэдэг юм бодол хүртэл надад төвөгтэй байдаг. Одоо тийм эргэлзээтэй энэ шокн паникны байдалтай хүнтэй харьцаж хүртэл надаас тэр хүн зориулж гоё юм хийхэд миний гар хөдөлдөггүй, миний сэтгэл хөдөлдөггүй тийм ээ. Тэгэхэд итгэлзэл гэдэг зүйлэн дээрээс хамгийн гайхамшигтай хамгийн гоё зүйлийг хамгийн гоё хувцсыг бий болгож 100% чадсан. Загварын тайз гэдэг бол маш чухал зүйл тийм ээ. Бид нэр гэх юм бол runway-г болохоор Монголд гэх юм бол саяын төвөө ордонд эсвэл ямар нэгэн байдлаар хэвийн тавтамжтай тийм тайз дэлгэцийг амар олоудаа харагдсан шүү дээ. Гоё л наадан байна тийм ээ. Тийм учраас би фэшн шоугаа тайз их ондоо байлгахыг хүсдэг. Ажилдаа баримтлагдаг зарчим гэх юм бол хурд цаг хугацаанд маш хайран хоромхон зүйл цаг хугацаатай бид нэр уралдаж алхдаг тийм ээ. Тэр тусмаа загвар гэдэг салбар өдрөөс өдөр шинжлэгдэж байна. Өдрөөс өдөр шинэ тренд гарч ирж байна. Өдрөөс өдөр шинэ брэндүүд бий болж байна. Дэлхийн нийтээр дүүрэн шинэ загварыг гэрэлхийдэг болж байна. Тийм учраас биднээс дээрээс тийм бодоод тунгаах тийм цаг минут их ховор. Тийм учраас би хурдыг маш их эрхэмлдэг. Маш хүчтэй хөдөлгөөртэй байх хэрэгтэй гэж боддог. Хотын төвөөр төгжирсэн байна. Зүгээр суухаар влог эхлэе гэж бодлоо. Мэргэжлийн дизайнерын холбооноос зохион байгуулагдсан арга хэмжээнд би хүсгүй загвар гэх оролцсон. Энийгээр юу хэлэх гээд байна вэ гэх юм бол эрх тэгш байдал яларлан гадуурхалтай зогсоё гэсэн урайтай. Бид нар боловсралтай, ухаант арт түмэн тийм учраас бид нар ямар нэгэн зүйлийг яларлан гадуурхаж болохгүй гэдгийг багаасаа бүгдээрээ мэддэг, мэдээр байсан ч гэсэн хэрэгжүүлэх процесс явдал маань бас удаан тийм ээ. Бас шууд ингээд ярьсан шигэ байж чаддаггүй тийм ээ. Тийм учраас тийм коллекцаа гаргасан. Хоёр дахь зүйл нь гэх юм бол Монголын загварын салбарт дутагдсан нэг өнцөг. Шоу гэдэг юу юм бэ? Шоу гэдэг чинь гоё сайхан зүйлийг харах, гоё зүйлийг мэдрэх, мэдгүй зүйлээ олж үзэх, тэрнээсээ таашаал авах зүйлийг чинь шоу гэдэг шүү дээ, тий. Тийм учраас би албарын хөөсгөө загвараа бий болгосон. Бас өнгө гэдэг зүйл ямар чухал юм бэ? Өнгө ямар хэрэгтэй вэ гэдгийг бас харуулсан байгаа. Нэг ясны дизайнер хүн сэтгэл зүйчтэй яг адилхан, сэтгэл зүйч. Яг тантай ярилцж, таны дотор нуугдаж байсан тэр өнгийг би олж ил гаргахад өмсгөхөд та өөртөө итгэлтэй болох таны энергийг мэдэрч би тэрийг гаргадаг. Тэгмээ хурдан байна уу? Миний ажлыг удаашруулна уу? Тэр одоо надад ямар ч асуудал байхгүй. Яагаад гэх юм бол хүн болгон мөрөөдөлтэй байдаг байхгүй юу? Гой зүйл өмсөхийг хүсдэг байсан тэр зүйл тийм ээ. Эсвэл бол амар олон амьд үзүүхийг эсвэл аим шивэстэй байхыг хүсдэг байсан боловч нийгэм, ажил, амьдрал, аав ээж, найз нөхөд гэж дарагцаар юм байгаад нөгөө гой зүйлээ ингээд хүн марцсан байдаг. Тэгээд ингээд ярилцаад эхлэхээр нэрээ би жоохонд яг ингэж хүсдэг байсан. Би яг ийм мөрөөддөг байсан. Энэ яг миний мөрөөдлийн даашинз мөн байна гэж гарч ирэх. Энэ бол хүн болгонд байдаг өнгө. Тэрийг нь би ярилцчиж зүгээр би загвараараа за энэ миний загвар, энийг сонгоод өмсөхгүй бол ягаад гэвэл энэ миний загвар. Тэр нь өөрт нь суухгүй байсан чамаагүй, өөрт нь таарахгүй байсан чамаагүй. Энэ үнэтэй брендийн хувцастэйгээ өмсдөг хүмүүсүүд байдаг те. Гэхдээ хүн би болохоор аль болох тийм биш. Хүнийг яг өөрийнх нь хүссэн, өөрт нь яг зогссон тийм загварыг өмсөх маш дуртай.
Уйдгартай Улаанбаатарт өнгө нэм алхах залуучуудаа гэдэг ураг би хэлээд байгаа юм. Уул манай нийслэл Улаанбаатар чи Азийн цагаан дагна гэж нэрлэгддэг ямар сайхан хот байсан бilé тийм ээ. Одоо тэгтээ ямар ч гэсэн хотын зохион байгуулалт маш муу байна. Баригдж байгаа барилтнуудын өнгө дандаа бараан байна. Гадаа утаатай, шороо тоостой байна. Стресстэй зүйл бид нар нийгэм маш ихийг өгдөг тийм ээ. Төгжрэл, хүмүүсийн харилцаа, худалдан авал, ажил төрөл гэх мэтчлэн хүмүүс өөрсдийнхөө ажлын амбицаараа хүртэл юм дарамтлагдаг нийгэм бий болгоцсон. Тэгээд би Албарын Уйдгартай Улаанбаатар гэж нэрлэдэг байгаа юм. Тэгээд харин ийм Уйдгартай Улаанбаатарт өнгө нэмэн алхах залууч бид байхгүй юу? Бид өнгө нэмэн алхах. Өнгө нэмэхдээ миний өнгөнгийн хувцсыг өмсөд алхаад бай гэсэн үг биш. Соёлтой байцгаая. Бид нар тийм ээ. Бид нар өөрсдөө хариуцлагатай байя. Тэгжиж энэ хот маань өнгөтэй болох гэдэг штэ. Гэрэлтэх гэдэг штэ гэдэг зүйлийг л би нийт залуучууд руугаа чиглүүлээд байгаа юм. Ихэнх хүмүүс нь комент бичлэхдээ энийг одоо хин өмсөх өвдөө те хайрын материал гэх мэтсэн ингээл юм дурс байж л байдаг л да. Гэхдээ заавал хөдөлтөнд гаргах гэж байгаа юм биш. Би зүгээр л хүмүүсүүд гоё мүзээсээ хүмүүсүүд гоё юмыг хараад алмаараасаа гэдэг зүйлийг л хүссэн. Илгээд үгүй л дөө тийм ээ. Томоор л харъя л да тийм ээ. Нэг л одоо би дизайнер гэдэг мэргэжлийг авсан юм бол зөвхөн нэг палаж хийгээ суумааргүй шүү дээ. Бүх юм дээр л ажилламаар шүү дээ. Кадр брендийн нэг бусад брендээс онцлог давуу тал гэх юм бол шоу entertainment тийм ээ. Телевизийн том контентуудын арт гарч ийн, кино урлагийн стилист хувцсыг нь хариуцж ийн, хамтлаг дуучдын тоглолт клип гэх мэтчлэн бид нар ингээд баригдаж, хомигдож болохгүй. Бид нар аль болох боломж байвал бид нар гаргах хэрэгтэй, боломж байвал бид нар өөр зүйлийг мэдэрхэл хэрэгтэй тийм ээ. Зөвхөн би гоёлын даш инсийнэ, өөр юм хийдгвэ гэдэг зүйл бол бас нэг тийм аминчхан жижигхэн зүйл юм болов гэж бодож байна. Уул нь эсвэргээр бас ингэж магадгүй хийж чаддгаа юмаа хийн гэдэг бас их давуу тал тийм ээ. Чадахгүй мөртлөө үсэрдэг хүмүүс байдэн шүү дээ. Харин тийм биш гэж л хэлж байгаа юм шүү дээ. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч HiPay төлбөрийн цогц шийдэл. Би өөрөө сургуулиуд төгсөж хятад ажиллаж аваад ирсэн байхгүй юу. Тэгэхээр ямар их ялгаатай гэж ямар их ондоо гэдгийг би тэндээс хараад байгаа юм. Тэгээд би өөрөөсөө ямар ч гэсэн өөрийнх нь загвараараа нийгэм дуу хоолой болох юм байна. Миний ганц хийж чадах зүйл л энэ. Би тэгхгүйгээр талбай дээр бослого гаргаад лозон бариад фэйсбүүкээр лайв хийгээд улс төрийг нийгмийн илүү асуудлуудыг шийдэж чадахгүй юм байна. Харин миний хийж чадах зүйл гэх юм бол би өөрийнх нь загвараараа харин тэрүүгээр дуу хоолой болох ёстой юм байна гэдгийг л ойлгож аваад байна.